Сайн байцгаана уу? Ээлжид бичлэгэндээ тавтай морил. За өнөөдрийн бичлэгээр та бүхэндээ юу хуваалцахыг хүсэн бэ гэхээр Австралийн цэцэрлэгийн хүүхдүүд шинэ жилээ за мөн бэлтгэл бэлгэн хүүхдүүд төгслийн баяраа хэрхэн тэмдэглэдэг талаар мэдээлэл хуваалцъя гэж бодлоо. Тэгээд яагаад энэ сэдвээр хуваалцахыг гэж хүсэн бэ гэхээр надаас бас Монгол ажилладаг цэцэрлэгийн багш нар Австралийн цэцэрлэгтэй холбоотой мэдээллүүдийг ингээд асуудаг, сонирхдог. Австралийн цэцэрлэгийн талаар илүү их ярьж өгөөч ээ. За шинэ жилээ хэрхэн яаж тэмдэглэдэг юм болоо. За бас нэг хүн болохоор дээр асуусан байсан орчин нь юу ямар хөө байдаг вэ гэх мэтчлэн зүйлүүдийг асуусан байдаг. Тэгээд өнөөдөр болохоор яг өнөөдөр би цэцэрлэг дээрээ шинэ жилийнхаа баярыг одоо зохион байгуулахад нь оролцож жоод өглөө 7-оос ингээд орой 5 буюу одоо нийт 11 цаг ажиллачаад төрөөхөө орж ирсэн. Тэгээд яг өнөөдөр ингээд халуун дээр нь ямар байсан бэ гэдэг сэтгэлдлээ. За мөн яг ямар үйл явдал болсон бэ гэдгийг нь шууд хуваалцъя гэж бодлоо. Бас дараа нь ярих юм бол зарим нэг зүйлүүдийг мартчих магадгүй гэж бодод. Тэгээ яг ингээд 11 цаг ажиллажчихсан царай зүстэй нүр тэ хувцастайгаа өстэйгээ ингээд бичлэгээ хийж гин. Тэгээд айгүй жоохон ядарсан харагдаж байгаа байх. Тэгээд бодит байдал дээр яг ийм л байна гэж. За тэгээд хэдүүлээ бичлэгтээ оръё. Миний хувьд болохоор Австралийн цэцэрлэгт ажиллаад 4 жил хагас болсон байна. Тэгээд одоо энэ жилийн шинэ жил болохоор яг 4 дахь шинэ жил гэсэн үг. Тэгэхээр яг энэ шинэ жилүүдийг тийм ээ хийж хахад юг анзаарсан бэ? Манай Монголд хийж байгаа цэцэрлэгүүдийн тийм ээ шинэ жилээс бас өөр зүйлүүд нь юу байж болох вэ гэдэг талаар бас мэдээлэл хуваалцъя гэж бас бодож байгаа. Гэхдээ би яг өөрөө Монголд бол цэцэрлэг машаар ажиллаж байгаа учраас яг дотоод нарийн тэр нэг харьцуулаад хэлэх зүйлийг нь сайн мэдэхгүй. Яг нөгөө эргэн тойрны найзууд болон дүүнэрийн тийм ээ хүүхдүүд яг цэцэрлэгт явж байхад ингээд нөгөө ярианаас нь сонссон ерөөдөө л гадарлах зүйлүүд учраас бас яг тийм сайн харьцуулаад юм байдаг тийм байдаг гэдгийг бол ярьж бол арай чадахгүй байх. Гэхдээ тодорхой хэмжээнд бас Австралийн цэцэрлэг ямар байдаг гэдэг талаар мэдээлэл өгөх юм бол бас хүмүүс мэддэг хүмүүс нь өөрсдөө ингээд харьцуулаад ингээд бас мэдээлэлтэй болчих واخ тийм ээ. Зарим нэгэнд нь бас хэрэгцээтэй байж магадгүй. За өнөөдөр болохоор ерөөдөө манай цэцэрлэгийн шинэ жил маань 3:30-аас эхлээд за эцэг эхчүүдэд бол мэдээд урьдчилаад нэлээд хоногийн өмнө шинэ жилээ имэйлээр мэдээлэл хүргэждэг. Newsletter гэж бүх эцэг эхчүүдийн имэйл рүү манахаас цэцэрлэгээс 7 хоног болгоно newsletter буюу одоо тухайн 7 хоногт цэцэрлэгч юу болсон бэ? Ямар үйл явдал болж байна гэдэг тийм мэдээллүүдийг хүргэдэг. За тэрүүгээрээ тухайн жилүүдэд тухайн саруудад болох онцгой үйл явдлуудыг бас мэдээлждэг. Тийм учраас яг урьдчилаад эцэг эхчүүдэд мэдээлсэн байсан. За тэгээд өнөөдөр болохоор 3:30-аас эхлээд ерөөдөө нэг 5 цаг хүртэл шинэ жил үйл ажиллагаа болоод дуусчих байгаа байхгүй юу. Тэгэхээр чи 3:30-аас 4:35 гэдэг чинь ер нь бол нэг цаг 30 минутын дотор үйл ажиллагаа минь болоод дуусчих байгаа гэсэн үг. Тэгээд зөвхөн шинэ жилээс гадна нөгөө бэлтгэл бүлгийн хүүхдүүдийн төгсөлтийн баяр бас давхар болдог гэсэн үг. Ерөөдөө бол жил бүр яг шинэ жилээр төгсөлтийн баяр шинэ жил гэдэг ингээд зэрэг болчдөг. Ер нь за бусад яг цэцэрлэгүүдэд яг яадаг мэдгүй. Миний хувьд бол яг ингээд өнгөрсөн 4 жилийн хугацаанд ажиллаж байхад бол миний ажиллаж байсан цэцэрлэг тийм ээ. Цэцэрлэгт бол яг ингээд адилхан болж байгаа байхгүй. Тэгээд бид нар мэдээж энэ үйл ажиллагаанд багш нар маань бэлдэн шинэ жилийн хот төгсөлтөөр 3 дуудуулна гэж бэлдсэн. Ангиудаа чимгэлсэн байгаа. 1.5 цагийн хугацаанд бүх үйл ажиллагаа ингээд болоод дууссан гэсэн үг. За орчны хувьд яасан бэ гэхээр бид нар баннер одоо нэг зураг авахулахад тийм ээ тохиромжтой тийм баннер бэлтгээ дээрэс нь одоо шинэ жилийн чимэглэлүүдийг ингээд хандаа бэлдээд цаашаар гэх мэтчлэн тийм ээ чимэглэлүүдийг шинэ жилийн чимэглэлүүд бэлдээ. Тэгээ гадаа болохоор үүдний танхимд болохоор гацуур мод за тэгээд нөгөө шинэ жилийн тийм баннер за урд нь суугаад ингээд зураг авахулах боломжтой тийм орчныг эцэг эхчүүдэд бүртгүүлж өгсөн. Эцэг эхчүүд нь хүүхдүүдтэйгээ хамтдаа тэнд очиж зураг авахулах одоо авахулахад зориулаад тэгээд манай одоо цэцэрлэгийн зүгээс болохоор ирж байгаа эцэг эхчүүдэд зориулаад хөнгөн зууш за тэгээд уух зүйлээр ингээд хөдөө нэг юм босоо хүлээ авалт маягаар бол болдог. За тэгээд ерөөдөө тийм өнөөдөр нөгөө нэг Австралид болохоор бороотой байсан байхгүй юу? Тийм учраас би дотор зассан. Хэрвээ гадаа гоё нартай байсан бол бас гадаа засвал илүү одоо зай талбай ихтэй. Тэгээд бас илүү чөлөөтэй байх боломжтой байсан. Даач бороотой байсан учраас нөгөө дотор нөгөө 25 хүүхэд дээрээс нь 25 хүүхдээ эцэг эхчүүд гэдэг чинь дахиад 25 зарим нь ээж автайгаа хоёулаа ирж гин. Тэгээд дээрээс нь багш нар гээд бараг хэдийн 50 60 70 хүн юм уу? 70 хүн тэгээд нэг юм танхимд цуглана гэхээр ер нь бол нэлээд шахуу байсан. Тийм учраас бороо бас гайгүй нэг хэсэг зогссон үед нас зарим эцэг эхчүүд маань гадаа хүүхдийн талбайд гараад эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ зарим хүүхдийн тоглож моглоо тэгээд өнгөрүүлсэн. За тэгээд ерөөдөө нэг юм зохион одоо юу гэдгийг орчны хувьд бол нэг юм байсан.
За тэг үйл ажиллагааны хувьд гэх юм бол эхлээд нэг төгслийн баяраа хийж байгаа бэлтгэл бүлэг буюу одоо яг 5 настай хүүхдүүд гэсэн үг манай дээр болохоор 5 настай яг төгсөж байгаа 5 хүүхэд байсан. Тэгээ тэр 5 хүүхэд маань нэг төгсөлтийн баярынхаа үйл ажиллагааг хийж байгаа. Тэгээд тэрэн дээр нь болохоор бид нар багш нарын хувьд бол яг урьдчилаад юу бэлдсэн бэ гэхээр 5 хүүхэд маань өөрсдөө төгсөлтийн баярыг илтгэдэг. Тэгээ тухайн одоо 5 жил тийм цэцэрлэгт ороод юу сурсан бэ гэдгээ илтгэсэн тийм айгуу гоё австрал англи дуу байдаг. 2 дууг цээжилж одоо бэлдэж байгаа. Тэгээ тэр дуу нь болохоор ийм нэг хөдөлгөөнтэй одоо дуулангаа ингээ хөдөлгөөн хийдэг айгуу хөөрхөн утгатай бас дуу байгаа. Би таадтай бас линкийг энд ор хуваалцаж ингээ орчуулад тийм ээ яг орчуулад ингээд утгын сонсох юм бол айгуу хөөрхөн тийм дуу л. За тэр 2 дууг ингээ цээжлээд тэгээд эцэг эхчүүдэд дуулж өгөх юм. За дээрэс нь болохоор за үйл ажиллагааны дараалал гэх юм бол эхлээд бүгдээрээ нэг юм төгслийн баярын хуцаа гэдэг чинь бид нар нэг их сургууль төгсгөөрөө өмсдөг юм алгаатай тэгээд юм хар нөмрөгтэй тиймэрхүү яг хүүхдэд зориулсан хувилбарыг нь өмсдөг. За тэр хуцаа хүүхдүүд маань өмсөөд тэгээд тайзан дээр ингээд гарч ирж байгаа маягаар яг нэг үндсэн багш маань үндсэн гэдэг нь болохоор яг нэг одоо манай монголоор бол арга зүйч гэх юм тийм ээ арга зүйч багш маань ингээд хүүхдүүдэд танилцуулаад тэгээд урьдчилуудынхаа талаар юм презентацийн бэлтгэсэн байдаг. За тэр презентацийн болохоор хүүхдийн зурагтай тэгээд тэр хүүхдийнх нь яг онц тодорхойлоод онцлогийг нь илэрхийлсэн эсвэл юунд дуртай вэ те юуг илүү цэцэрлэгтэр хийдэг вэ юуг илүү сайн одоо сурч чадсан бэ гэх мэтчлэн тэр зүйлийг илэрхийлсэн тийм жижигхэн урт биш тийм цонхон презентацийг зурагтай нь бэлдээд тэгээд багш нь ингээд эцэг эхчүүд нь танилцуулаад тэгээд хүүхдүүдээ ингээд нэг нэгээр нь ингээд нэрийн дуудаад яг тайзан дээр гарч ирж байгаа юм шиг нөгөө нэг ангидаа оруулчаад тэгээд нөгөө ангиасаа нэг нэгээр нь гаргаж ирээд тайзан дээр эцэг эхчүүдийнх нь өмнө тийм ээ зогсоод дэлхийн зүгээс сертификат гардуулж өгдөг. Бэлтгэл бүлгийн ингээм амжилттай сурч төгслөө гэсэн тийм сертификатыг гардуулж өгөөд бүх хүүхдүүдэд ингээ гардуулж өгөөд тэрний дараа бүгдээрээ гоё төгсөлтийнхөө дууг одоо 2 дууг дуулаад тэгэл ерөөхдөө ингээ төгсөлтийн баярхан үйл ажиллагаа болоод дуусчаа гэсэн үг. За тэгээд нөгөө нэг жижигхэн бас нөгөө нэг бэлэг гардуулдаг. За тэр бэлэг нь болохоор юу байх вэ гэхээр хүүхдүүдийн өөрсдийнх нь хийсэн бүтээлүүдийг ингээд багцлаад бэлтэнэ. За дээрэс нь болохоор энэ жил манайх цэцэрлэгийн зүгээс бүх хүүхдүүд болон багш нартай зориулаад нөгөө фотошут буюу нөгөө зураг авалт жил болгон хийдэг. Тэгээд тэр зураг авалтаараа хүүхдүүд маань урьдчилаад ингээд зураг авалтанд ороод аль хэдийн нөгөө зураг нь ингээд альбомтой ингээд хавцлагтаа бэлтгэсэн байсан. Тэгээд тэр бэлгийг тэрийг ингээд эцэг эхчүүд нь өгч байгаа. За дээрэс нь өөр бүтээлүүд. За дээрэс нь манай цэцэрлэгийн зүгээс нэг жижигхэн одоо ил цагтал дурсгалын жоохон зүйлүүдийг ингээд нийлүүлээд ингээд утна хийгээд хүүхдүүдэд ингээд бэлэг болгоод өгдөг. Тэгээд тэрэнд бол нэг амар одоо үнэтэй тийм зүйлүүд бол ордоггүй юм билээ. За тэгээд төгсөлтийн баяр маань ерөөхдөө ингээл болоо. Өөр одоо хүүхдүүд маань одоо яг нөгөө нэг төгсөлтийн баярын хар юг нөмөргийг тайлангууд октод нь бол ингээд өөрөө дуртай гоё плажик өмсөж байгаа юм. Хөвгүүд нь бол бас өөрөө дуртай тийм ээ. Сорочкын замч ч юм уу ямар үгүй нэг тийм хуцаа өмсөж байгаа. Тэрнээс өөрөөр дахиад үйл ажиллагаанд ороод тийм ээ. Дахиад нэмэлтээр хувцс хийх ч юм уу тийм юмрхүүдэд шаардлага байхгүй тийм зүйл баг. Ер нь бол байхгүй байсан. За одоо яг нөгөө миний ажиллаж байгаа газар болохоор би 2 дахь цэцэрлэг дээр ажиллаж байгаа байхгүй юу? 2 дахь гэдэг нь болохоор би ер нь бол цэцэрлэгт ажилд ороод 2 удаа л ингээд 2 өөр цэцэрлэгт ажиллаж байгаа гэсэн үг. Тэгэхээр нэг байгууллагын 2 өөр одоо салбарын цэцэрлэг гэсэн үг. Тэгэхээр ерөөдөө нэг байгууллагын үйл ажиллагаанд ор явдаг учраас ерөнхий бүтэц үйл ажиллагаа нь бол төстэй. Тэгээ миний өмнөх 3 жил дээр байжсэн яг graduation буюу төгсөлтийн баяр төстэй явагддаг юм бэлээ. За одоо шинэ жилийн үйл ажиллагаатай. Тэгээд дараа нь залгуулад тэгэхээр нөгөө нэг төгсөлтийн баяр болохоор 3 цагаас гэж зарлагдаа. Тэгээд ерөөхдөө 3 цагаас 3 цаг 30 минутанд 30 минутын турш саяны тэр төгсөлтийн баяр үйл ажиллагаа болчихж байгаа. Тэг яг төгсөлтөө хийж хүүхдүүд эцэг эхчүүд нь 3 цагтаа ирээд хүүхдийн үйл ажиллагаанд ороод бусад эцэг эхчүүд нь болохоор 3:30-д ирээд жилийн үйл ажиллагаанд 5 цаг хүртэл. Ерөөхдөө нэг 4:35 мав хүртэл болсон л доо. 40 30 хүртэл юм уу тийм ээ. Болоо тэгээд нөгөө нэг тарж явах гэсэн хоорондоо ярьж мараал манай багш нартай бас хүүхдийнхаа талаар ярьж мараал тэгэл тэгсэр эдлийн мэдсэд бол бараг 5 цаг хэвэл бүх зэгчүүд явцсан байсан. За шинэ жилийн үйл ажиллагаан дээр болохоор манай хүүхдүүд болохоор бид нар урьдчилаад 3 шинэ жилийн холбоотой дуунуудыг тий хүүхдийн шинэ жилтэй холбоотой дууг ингээд цээжилж ингээд сурсан. За тэр дууга бол эцэг эхчүүдтэй ингээд бүгдээрээ гоё юм одоо нөгөө нэг мат гэж ярьдаг гэдэг. Манайхаар монголоор юу юм мат гэж ширдэг гэх юм уу? Ширдэг тийм ээ юм ширдэгэн дээр ингээд суугаад нөгөө бэлтгэсэн нөгөө баннер буюу бэлтгэсэн нөгөө ханныхаа өмнө ингээд том айгуу хөрхөн манад энэ солонгон мат гэдэг байхгүй юу? Тэрэн дээр бүх хүүхдүүд маань суугаад тэгээд нөгөө нэг сууж дуулах хэвээр дуугаа сууж дуулаад зогсож дуулах хэвээр дуугаа зогсож ингээд гоё хөдөлгөөнтэй бүжгэр мүжгэлж дуулж үзүүлээд тэгээд хүүхдүүдийн маань өмсөж байгаа хувцас гэх юм бол бүгдээрээ энэ болохоор яг нөгөө шинэ жилийн баяраар бид нөгөө нэг юм
ихэвчлэн улаан өнгө одоо хамгаалсан. Тэгээд одоо энэ жишээ нь reindeer гэх тий reindeer буюу буг тийм ээ, бугны төрслөлтэй. За эсвэл нөгөө нэг Santa Claus ч юм уу тийм төрслөлтэй хувцснууд гэдэг чинь хүүхдийн хөөрхөн тийм хувцснуудыг бол ихэвчлэн хүүхдүүд өмсчдөг юм билээ. Өмсөж ирсэн. Тэгээд эцэг эхчүүд маань өөрсдөө болохоор мэдээж өөрсдийнхөө гоё хувцастай ирдэг юм билээ. За тэгээд эцэг эхчүүд ирлээ, бүгдээрээ суулаа. Тэг 3 дугаа ингэж дуулж үзүүллээ. Тэгээд өвлийн үг орж ирнэ. Манайд болохоор ингээ өвлийн үг нь засаа өхөн гэж орж ирдэг тий. Харин энд болохоор өвлийн үг нь elf-тэйгээ орж ирдэг. Тэгээд өвлийн үг нь болохоор манай нэг хүүгийн болоод elf нь болохоор бас манай нэг 3 настай хүүхдийн болоод тэгээд тэр хоёр болохоор бас юм хургуулаа. Тэгээд эльфийн хувцастай нэг нь өвлийн үгний хувцастай орж ирээд тэгээд бид нэр өвлийн үг гинэ би өвлийн үг нь Санта Клаус шүү дээ. Тэр чинь өвлийн үг нь лөө. Тэгтээ юугаар Санта Клаус гэж нэрлэж байгаа байхгүй. Тэг өвлийн үг. Юу нэрчлээ. За Санта Клаус тэгээд эльфтэйгээ орж ирдэг. Тэгээ бид нар яг хүүхдүүдтэйгээ Санта Клаус ирлээ гэж амар сүр болоод тэгээ цаанаас ингээд нөгөө нэг эльф маань Санта Клаус хоёр маань ингээд орж ирж байгаа. Тэгээд нөгөө нэг манай Монгол шинэ жил дээр бол бид нар ч өвлийн үг маань ингээд сасаа өгтөцтэйгээ ирдэг шүү дээ тий. Тэгээд дээрс нь өвлийн үг маань ингээд амар том тортой ингээд бэлэг өрсцэн ирдэг тий. Хажуугаар алаалагч ингээд аюу болол ирдэг. Манай дээр болохоор ингээд хоёр л хүн орж ирж байгаа байхгүй юу. Тэгээд манай хүүхдүүдийн маань аав нар байсан. За тэгээд өвлийн үг маань эльфтэйгээ ирээд тэгээд нөгөө бас хөөрхөн жижиг нөгөө нэг бэлэгтэйгээ бэлгийн уутайгаа. Тэгээд тэр бэлгийн уутан дотор нь юу байх вэ гэхээр им модон чихэр тэгээд одоо нөгөө нэг ёолхны тоглоом гэдэг чинь decoration буюу одоо ёолхны тоглоом тэр нь одоо 5 гушуутай эсвэл өвлийн үгэнтэй эсвэл нөгөө нэг өөр тийм эльф мэлфтэй тийм хөөрх юм тоглоомнууд. За тэгээд нэг бол им чихэр, нэг бол за нэг нь юу вэ? За нэг юм 3 төрлийн юм байсан. Тэгээд тэр 3 төрлийн ингээд уутанд хийцэн тэнгуүтэй хүүхдүүдэд гурвангийн өгөхгүй гурвангийн юм уу хоёулангийн гаргаж ирээд тэгээд өөр өөрөөр сонгуулад нэгийг нь л өгнө гэсэн үг. Тэнгуүт хүүхдүүд маань одоо нөгөө багш одоо манай арга зүйч багш маань хүүхдүүдийн нэрийг дуудаад хүүхд маань өөрөө ингэж гарч ирээд өвлийн үгэн дээр очоод санта дээр очоод аль нэг ингэж сонгож авна. Зарим хүүхдүүд нь болохоор чихрийн сонгоо, зарим хүүхдүүд нь болохоор тоглоомын сонгоо гэх мэтчлэн ингээд нөгөө бүх 20 хэд тийм ээ 25 хүүхд маань гарч өвлийн үгнээс бэлэг авч байгаа. Тэгэхээр өвлийн үгний бэлэг нь болохоор нэг бол чихэр, нэг бол тоглоом. Тэгээд тэрний юм жижигхэн эмчтэй чихэр, нэг бол юм жижигхэн тоглоом байгаа байхгүй юу. Тэгээ болоо. Тэгээд өвлийн үгэн буюу Санта Клаус маань эльфтэйгээ яваад өгнө. За тэгээд дахиад нэг 3 дахь дууга дуулаад тэгээд ерөөдөө шинэ жилийн үйл ажиллагаа. Тэгээд нөгөө бэлэг. Тэгээд бас нөгөө graduation буюу төгслийн баяраа хийгээгүй хүүхдүүд тэнд байгаа учраас тэдгээр хүүхдүүд маань бас өөр ингэсэн бэлэгтэй. Тэрэнд нь ялгааг өөрийнх нь бүтээл. За зүгээс жохон тийм бэлэн зүйл. За тэгээд тийм зүйлүүдийг нь бэлдээд өгчөж байгаа. Тэгээд бүгдээрээ бэлгээ аваад за бэлгээ өгөхдөө болохоор өөртөө ингээд нөгөө нэг нэрийн бичээд ингээд бэлтгэсэн учраас эцэг эхчүүд нь өөртөө очиод бэлгэнүүдийг ингэж аваад тэгээд л ерөөхдөө үйл ажиллагаа маань ингээд дуусчаа гэсэн үг. Тэгээд яг энэ нөгөө нэг санта ирэхээс өмнөх ингээд үеүүдэд нь болохоор хүмүүс маань цайлаад хоорондоо юм яриад эцэг эхчүүд нь хоорондоо танилцаад тийм үйл ажиллагаанууд нь угаасаа тэнд ингээд явагдаж байгаа. Тэгээ бас нэг манай зүгээс болохоор манай нэг багш нөгөө нэг Tinkerbell гэдэг одоо fairy tale буюу юу гэдэг монголоор болохоор юу лээ fairy tale гэхээр шидтэн биш ээ. Одоо мартчихлаа нэрээ. Манай нэг багш нүүрэн нөгөө нэг face painting буюу нүүрэн дээр ингээд боддог тийм painting. За тэгээд нөгөө шивээс байдаг штэ. Одоо хүүхдүүд аягүй их гарандаа ингээд шивээс наалах аягүй дуртай байхгүй юу? Одоо стикерын шивээс тэрийн болохоор ингээд нөгөө нэг стикер шивээсийг ингээд нааж өгөх нэг юм жижигхэн булантай. Тэгээд тэрэн дээр манай хүүхдүүд очиж стикер шивээсээ шивүүлээд одоо наалах нь наалгаад тэгээд нүүрэн дээрээ зарим зурлаад тийм үйл ажиллагаатай. Тэгээд би болохоор тэнд нөгөө нэг зураг авсан. Нөгөө нэг түрүүний хэлсэнчлэн нөгөө эцэг эхчүүд болон хүүхдүүдтэй гэр бүлээрээ хамтдаа авах зургийн юм баннер босгоцсон байгаа. Нэг юм булан бэлтгэсэн байгаа. Тэрэн дээр ингээд зураг эцэг эхчүүдийн болон хүүхдүүдийн зургийг нь би тэнд аваад тэгэл ерөөдөө ингэ үйл ажиллагааны зохион байгуулалт бүтцэн нэг иймэрхүү тэгээд 1.5 цагийн дотор бүгдээрээ ирэл сайхан бужигнаал тэнд идэж явах нуугаал тэнд хоорондоо ярих нь яриад тэгээ яг нөгөө нийтийг хамарсан үйл ажиллагаа буюу одоо хүүхдүүд маань дуугаад бэлгээ аваад тэгээд Санта Клаус орж ирэх үйл ажиллагаа болохоор нэг болонгот нь эцэгчүүд ингэ цугларчаад тэгэл үйл ажиллагаа шинэ жилийн үйл ажиллагаа төгслийн баяр үйл ажиллагаа ингэ дуусчих байгаа байхгүй юу. За нэг иймэрхүү ер нь бол миний зүгээс одоо тэгээд 4 жилийн хугацаанд ингэ Австрали цэцэрлэгт ажиллаж байхад харж байгаа үйл явдлаар миний өөр орны тийм ээ өөр оронд ингээд ажиллаж амьдарч байсан хүний хувьд харахад бол маш цомхон тэгээ маш хурдан болоод өнгөрдөг юм байна гэсэн дүгнэлтийг хийж байгаа. Тэгээд өмнөх бэлтгэл ажиллан ч гэсэн тийм одоо сүртэй их бол биш.
харьцангуй яг гайгүй. Гэхдээ тодорхой хэмжээнд нэг яг ийм нэг соёлд явцсан хүмүүсийн хувьд бол тэр үйл ажиллагаа бэлтгэхэд бол мэдээж бас ачаалттай байдаг л да. Одоо нөгөө хүүхэд болгон өөрийн гэсэн нэг шинэ жилийн мэдчилгээг бэлтэн хийн гэдэг чинь өөрөө бид нар урьдчилаад бэлтэн. За тэр дууга бэлтэн гэх мэтчлэн үйл ажиллагаанууд бол багш нарын зүгээс хийдэг. Харин эцэг эхчүүдийн зүгээс бол яг ер нь бүгд үйл ажиллагаанд орж ирээд эдгт оролцох чухал. Тэгээд мэдээж тодорхой хэмжээнд хүүхдүүдийнхээ хувь цонрыг харьцангуй гайгүй болчихно. Гэхдээ нэг нөгөө нэг үйл ажиллагааных нь үйл ажиллагаа маань тийм амар нөхцөл биш болохоор хүүхдүүдийн бэлдэх хувь цонрын хувьд ч гэсэн бас харьцангуй ачаалал багтай байдаг юм байна да гэж би бол анзаарсан. За тэгээд би зарим нэг зүйлээс ингэ бичсэн март те яриаг үзүүлэх юм бол бас хараадах юм. За тэгээд за нэг ерөнхийдөө бүгдийг ярьсан байна. Тэгээд одоо ингээд яг төгсгөлд нь миний анзаарч байгаа яг энэ Австралид тийм ээ цэцэрлэгийн хүүхдүүд одоо шинэ жилээ тэмдэглэж байгаа энэ үйл явцаас авч суралцмаар гэх юм уу тийм ээ. Айгу энгийн тэм зүйлүүд нь юу вэ гэхээр хамгийн нэгдүгээрт бол энгийн гэхээс илүү хамгийн нэгдүгээрт чухал зүйл нь болохоор Австралийн цэцэрлэгт хүүхдүүдэд ерөөсөө ийм том удтай чихэр ихтэй бэлэг ерөөсөө өгдөггүй. Цэцэрлэгээс ч тэр эцэг эхчүүдийн зүгээс ч тэр ерөөхдөө бол хүүхдүүдтэй тийм ээ тийм цэцэг одоо том удтай бол бэлэг өгдөггүй юм билээ. Тэгээд одоо гадуур ингээд шинэ жил болсон ч гэсэн манай Монголд идэх шиг тийм ээ нөгөө нэг цэцэрлэгийн хүүхдийн бэлэг хүүхдэд өгдөг бэлэг гэл ингээд маш том удтай хөвчлэн данаа хүнсний бүтээгдэхүүн байдаг тий чихэр шоколад гэх мэтчлэн зүйл бэлтгэсэн байдаг. Тиймэрхүү зүйл нь Австралид ер нь бол байдаггүй. Би бол харж байгаагүй. Өнгөрсөн одоо 4 жил тий одоо бол амьдраад бол 7 жил болж байна. Энэ хугацаанд бол яг тийм бэлэг бол биний харж байгаагүй. Тэгээд угаасаа цэцэрлэг дээр ч гэсэн тийм бэлгийг бол хүүхдэд өгөхгүй. Тэгээд өгчөө чихэрнэ гэсэн чинь түрүү нэг шидэ чихэрлэл өгч байгаа байхгүй юу. Тэгээд өөр бусад баяруудаар ч гэсэн ялгаагүй хүүхдэд бол нэг тийм их чихэр бол өгдөггүй. Өсрөл нэг ганц 2 маяр чихэр өгөөгөө тэгээд үлдсний надад эцэг эхчүүд нь тэр хүүхдэд өгнө үгүй юу гэдгийг нь бол эцэг эхчүүдийнх нь өөрсдийн сонголтод үлдээдэг. Цэцэрлэг дээр бол тэгж хүүхдүүдэд бол чихэр өгдөггүй. Угаасаа өгөх бас ёсгүй гэж үздэг. За тэгэхээр тэр хүүхдэд өгч байгаа бэлгэн дээр бол маш цомхон энгийн тэгээд жижигхэн зүйлд ингээд хүүхдүүд ч баярлаад эцэг эхчүүд ч гэсэн баярлаад бидний хувьд ч гэсэн бас баяртайгаас гадна бас ийм энгийн нэг юм цомхон байдал айгу тийм амар санагцсан. За тэгээд хоёр дахь анзаарсан одоо гоё зүйл нь болохоор манай цэцэрлэг дээр бүх хүүхдүүд эцэг эхчүүд нь яг үйл ажиллагаанд ирсэн. За энэ дэр бол мэдээж тухайн цэцэрлэгийн хүүхдүүдийн эцэг эхчүүдийн ажлын нөхцөл байдлаас шалтгаалan мэдээж өөр цэцэрлэгч байсан австралич байсан зарим нэрэхгүй байх тохиолдол байдаг. Миний өмнө ажиллаж байсан цэцэрлэг төр ч гэсэн одоо ганц нэг эцэг эхчүүд ирэхгүй байх тохиолдол мэдээж байдаг. Гэхдээ яг өнөөдрийн үйл явцаас ингээ харахад бол бүгдээрээ эцэг эхчүүд нь ирэхээр ингээ нэг үйл ажиллагаа яг тэр уур амьсгал ингээ өшөө илүү айгуу гоё одоо хөгжилтэй өшөө илүү тийм дулаахан болдог юм байна гэж би анзаарсан байхгүй юу. Дээрэс нь ягаад гэхээр нэг тэнд ингээ хүүхдүүд те багшийн зүгээс харахад бүх эцэг эхчүүд нь ингээд ирчгээр бүх хүүхдүүд ингээд өөрхөө тэ эцэг эхчүүд зарим нэмээ өнөрж ярьж байгаа юм л да зарим наагах наац их чинь тэ юм ярьж байгаа. Гэхдээ ямар ч байсан гэрээс нь хэнийг ярьсан байна гэдэг бол тухайн хүүхдтэй бол үнэхээр одоо аз жаргалыг баяр баясгалыг өгдөг нь бол ингээд нүдэн дээр ингээд хүүхдүүдийн нүднээс харагдаж байгаа байхгүй юу. Тэгээд өглөө нөгөө нэг би 7 цагт онгоох гэдэг нь 7 цагт онгоно гэдэг нь би нөгөө нэг цэцэрлэгээ нээсэн байхгүй юу. Бас нэг багш та хоёр нь бол өглөөдөө 2 хүн нээдэг цэцэрлэгээ нээдэг оройдоо 2 хүн цэцэрлэгээ хаадаг. Тэгээ нэг нь болохоор одоо хариуцлагатай жижүүр гэдэг одоо хариуцлагатай жижүүр гэдэг үүрэг гүйцэтгэдэг нөгөө нь болохоор тэнд туслах маягаар ингэ явдаг байхгүй юу. Тэгээ өглөө цэцэрлэгээ нэг явж хүүхдүүд эцэг эхчүүд маань ирээд хүүхдүүдөө өгөөд тэгж яхаа орой ингээд баяр болно ирхүү гэдэг ингээд нөгөө бас дабл чек хийгээд асууж байгаа байхгүй. Тэгэнгүүт зарим тэгсэн чинь нэг эцэг их маань ирж чадахгүй гэдгийгсэн. Тэгээд яагаад гэсэн чинь өөртөө нөгөө шинжилтээ болоод авцсан байгаа. Тэгээд эмээ өвөө нь болохоор ингээд охины маань ирж авнаа гэдэг. Эмээ өвөө нь бас ирж болохгүй мó гэдгийгсэн чинь эмээ өвөө нь сайн мэдгүй байх баг ирэхгүй хаа гэлтгийсэн байхгүй. Тэгсэн чинь ингээд нөгөө амар одоо тэгээд сонсонгууд ингээд миний хувьд би бол манай нөгөө багш битээр хувьд ингээд хоорн юу яаж өө тийм үү та хоёр үнэхээр завгүй мó ингээд амжуулж болохгүй юу уулын дэлд нэг удахгүй цаг 30 минут гэл ингээд бит хоёр нөгөө эцэг их ярив тэг ятгаад ингээд ятгаад байгаа байхгүй юу тэгэнгүүт нь харин тийм ээ ирж амжихгүй хаа тэгснэ хүүхдээ ингээд уучлаарай гэл ингээд хүүхдийнхаа нэрийг хэлмэлээ тэгээд байгаа байхгүй тэгэнгүүт окей тэг эцэг их нь үнэхээр завгүй мэдээж заавал одоо ирэх хэрэггүй байх сонголт мэдээж тэр эцэг эхийн өөрсдийнх нь сонголт. Гэтэ яг нөгөө нэг багшгийн зүгээс нөгөө хүүхдүүдээ ингээд нөгөө охиноо ингээд бодохоор орой мэдээж ямар үйл ажиллагаа болохыг бид нар мэдчихэж байгаа тийм ээ. Бүх эцэг эхчүүд ингээд тий бүх гинэ ер нь бол ихэнх эцэг эхчүүд тийм ээ. Эцэг эхчүүд ингээд ирээд хүүхдүүдээ аваад нөгөө нэг ангиарч ингээд яваа тэгээ нөгөө хамтдаа нөгөө нэг бэлдсэн зүйлээсээ тий ингээд эдэж уугаа өөр процесс эцэг эхчүүдээ яриад хүүхдүүд нь хоорондоо тоглох нэг тиймэрхүү процесс болох учраас тэнд аав ээж нь ирэхгүй байгаа хүүхэд ямар байх болоо гэдэг тэр сэтгэл зүй тэр зүйн үднээс хүүхдийнхээ өмнөөс бодохоор ингээд жоохон
ийм гонигтай санагдаа. Тэгээ аавыг ингээд ирж болохгүй баг ирээч гэдэг гэсэн маягаар амир хатгалгаа явуулаа. Тэгээд нөгөө нэг угаасаа ингээд өөрөө мэдлгүй дотроо өөрчлөхгүй мүү гэсэн тийм нөгөө бодол санаа чинь бидний нөгөө ингээд ялангуяа манай нөгөө багш ингээд царайн дээр нийл гараа тий. Тийм ингээл нөгөө амар гонигтай царай гаргаа би өөр ингээд анзаарч байгаа. Тэгээ гарсныхан дараа ирэхгүй гинэ. За тэгээд угаасаа хүүхдүүд нь зарим эцэгчүүд нь ирэхгүй бол хүүхдүүдээ бид нар өөрсдөө ингээд аваад хариуцаа тэгэл тэрүүгээр ирэхдээ идэж уух юм тий. Угаал тийм тоглоом ингээд үйл ажиллагаанд орно л та. За тэгсэн чинь 10 минутын дараа аав нь буцаад ороод ирлээ. Тэгээ яасан бэ гэдгсэн чинь орой яг ирнэ хэдэн цагаас хэдэн цаг хүртэл болох вэ гэдэг чинь. Тэгэхээр юу 3:30-аас яг шинэ жил үйл ажиллагаа 3:30-аас 4:30 хооронд л болно доо гэдгсэн чинь тийм үү. За тэгвэл манай өвөө нь ирж өвөө эмээ хоёрын аль нэг нь ирэх байхаа. Ер нь тэр хоёр ирнэ гэж хэлээд тэгээ гараа явсан байхгүй. Тэгэнгүүт нь манай нөгөө багштай амар баярлаад заашгүй ямар ч үсэн өвөө эмээгийнх нь аль нэг жилтгнаа ирэх юм байна гэдгсэн чинь юу яажаа. Орой нөгөө үйл ажиллагаасан чинь баг өвөө нь болохоор 3:50 гэж ирсэн байхаа. Тэгээд 3:30-аас ингээд ихэнх эцэгчүүд ирчингүү тэнд нэг 5-6 хүүхдийн эцэгчүүд нь жоох хоцорч ирж байгаа байхгүй юу 3:40 50% гэж зарим нь ирж байгаа. Тэгээд тэр хооронд нөгөө хүүхдүүдээ нөгөө өрөөнд ингээд бид нар хамтдаа өдний цагийг ууж муугаад байж ангууд ингээд эхлээд нөгөө эцэгчүүд яг олон хүүхдүүд өрөөнд орж ирээд өөртөө хүүхдүүдийг аваад нөгөө өрөө рүү ороод ингээд явж байгаа байхгүй. Тэгээд тэр хооронд нөгөө ингээд хүүхдүүд чинь өөр нэг эцэгчүүд орж ирэнгүүт нөгөө хүүхдүүд нэг гүүгээл тээж ав дээр очоод тэгэл ингээд бүгдээрээ бүтлэл ингээд нөгөө өрөө рүү оронгууд тэнд байгаа нөгөө ээж аав нь хараахан ирээгүй хүүхдүүд болохоор ингээд орж ирж байгаа хүүхэд ээж аав болгоно руу хараад нөгөө хаалга руу хараад тэгэл ингээд сууж байгаа байхгүй. Тэгэнгүүт нөгөө яг л цаанаа нэг манай ээж аваач аваа ирээ те эсвэл манай гэрээс нэг хин нэгэн хүн ирж байгаа хта гэсэн тийм нүтээр ингээд нөгөө хаалга руу байн хараад тэгээд байгаа. Тэгээд угаасаа нэг тиймэрхүү үйл явдал болно гэсэн болохоор нөгөө нэг өглөөний аавыг бүр амар хатаж утгаа. Тэгээд дээрэс нь нөгөө нэрх бол ирнэ гэдэг хэрэг айгу баярлалаа. Бэжсэн чинь нөгөө нь ороод ирдیں۔ Тэгэл баг нөгөө багштай баг өмнөөс нь баярлаад байгаа юм шиг ашгүй дэстэй өвөө нь хүрээд ирлээ гэл гих мэдчлэн. Тэгээд яг эндээс би яг юу гэж хэлэх гээд байна гэхээр хүүхдийнхаа тийм ээ цэцэрлэгч бай, сургуульч бай, хүүхдийнхаа цэцэрлэг дээр болж байгаа, сургууль дээр болж байгаа үйл ажиллагаанд нь болох оролцож байх нь айгу чухлаа. Айгу чухал. За энийг бол мэдээж чухал гэдгийг эцэгчүүд маань өөрсдөө бол мэдж байгаа. Гэхдээ яг ямар чухал байдаг вэ гэдгийг бол бүр сайн заримдаа ингээд гадарлахгүй бол тийм ээ би таадтай суулцсан. Тэнд ингээд хинх хүүхдүүд эцэгчүүд ирсэн тийм ээ. Ирсэн хүүхдүүдтэйг ингээд хоорондоо тоглоод тэрүүгээр ингээд идэж уугаад яриа өрнүүлээд ингээд явж хахад тэр ээж аав нь эсвэл тий ах их ч юм уу гэр бүлээс нь хин нэг нь ирээгүй байгаа хүүхэд ингээд цаанаа л нэг жоохон гонигтай хин нэг харсан харуулсан тиймэрхүү ингээд унгайстай бас байгаад идэг юм билээ. Тэгээд тийм болохоор багшийн зүгээс харахад бол тэр хүүхдийн яг юм гэр бүлийн нэрсэн үйл ажиллагаан дээр заавал хин нэг юм тийм ээ. Заавал ээж аавынх нь аль нэг байх албагүй тийм ээ. Амьдрал юм чинь мэдээж зарим ээж аав нэх боломжгүй ч юм уу тийм зүйл байж болно шүү дээ. Тэгэхээр ийм өвөг аль нэг юм эсвэл аавгах наагц гэсэн ч юм уу тийм ээ. Хин нэг нь заавал ингээд ирвэл нөгөө хүүхэд маань ингээд сэтгэл зүйн хувьд аюу тийм баяр баясгалыг мэдэрдэг юм байна тийм ээ. Тэгэд өөрөө тэр хүүхдүүд чи хэдийгээр ингээд жоохон тийм ээ. Жоохон ч гэсэн тэр хүүхдүүд ингээд тэр он жилүүдээ тэр он цагуудыг тэр дурсамж нь хүүхдэд мэдрэмжээр дамжаад ингээд дандаа очиж идэг одоо бий болж идэг тийм ээ. Мэдрэндээ дамжаад бидний зүгээс харахад тэр жоохон хүүхдээ мэдэхгүй санахгүй зүйлүүдээ гэж бид нар том хүний өнцгөөс ингээд бодох гээд идэг. Гэтэл яг үнэндээ бол бас тийм биш байдаг. Хүүхдүүд болохоор асар тийм ой санамж сайтай. Тэгээд ой санамж гэдэг нь яг юм зурагчилсан тийм ээ дүрсийг ингээд тэр чигээрээ тогтоохоос гэхээс илүү тэр мэдрэмж нь тийм ээ нэг юм гоё үйл явдал болсон. Тэгэхэд манай ээж аваа яг ирсэн ч гэдэг юм эсвэл магадгүй ирээгүй би тэнд ингээд ганцаараа ингээд байсан. Бусад эцэгчүүд ингээд хүү те бусад найзууд манай ээж автайгаа ингэж яхад би тэнд ингээд ганцаараа байсан. Ягаад намайг те одоо ээж маань ирээгүй бол ягаад аав маань ирээгүй бол эсвэл нэмээ маань өвөө маань ирээгүй бол гэдэг тэр мэдрэмж тэр бодол тэр хүүхдэд хитэж явах байсан ч тодорхой хэмжээнд байх боломжтой. Тийм учраас бид нар за энэ жоох юм чинь одоо нэг санахгүй илүү нэг анзаарахгүй илүү гэж бас бодож болохгүй гэдгийг хэлэх гээд байгаа юм. Тэгээд манай энэ жилийн шинэ жилийн үед бол бүх эцэгчүүд маань ирээд те бүх эцэгчүүд нөгөө ар гэрийнхэн шүү ирээд ирсэн болохоор айгуу тийм багш нарын хувьд бол ингээд бас хаппи байсан. Тэгээд өмнөх нөгөө ажиллаж исэн газар болохоор бас нэг 2 хүүхдийн эцэг их бас ирж амжааг байхгүй. Тэгэл би нэг ингээд хүүгээ тэр нэг охин байсан. Тэгээд хүүгээ би ингээд агуулаад ингээд бит хоёр тэрүүгээр тоглоол ингээд явж байгаа юм л да. Тэнгүүд ингээд нөгөө хүүхд бол ингээд эргэн тойрны хараал ингээд хараал ингээд нэг хүн хайсан маягтал байгаа даа. Тэгээд тэр хүүхд магадгүй дотор юу гэж боддог те бид нар бас сайн мэдгүй шүү дээ. Дотроо бас ингээд гонигтай л мэдээж байгаа. Тэгэхээр энэ хүү бичлэг үзэж байгаа ээж аваад аль болох тийм ээ хүүхдтэй цаг гаргаад сургууль дээр нь цэцэрлэг дээр нь болж байгаа үйл ажиллагаанд заавал оролцож байгаарэ. Заавал очиж тийм ээ өөрийгөө харуулж байгаарэ.
Тэр бол таны хүүхдийнхаа төлөө, хүүхдийнхаа хөгжил төлөвшөлт хийж байгаа маш том хувь нэмэр шүү. Зүгээр л одоо яг өөрийнхөө яг тий оршин байгаагаараа л тэр хүүхдэд бэлэг барьж байгаа. Миний цаана асар их ач холбогдолтой зүйлүүд явж байгаа юм шүү гэдгийг бас багш хүнийхээ үднэс тааждаас хэлмээр байна, хуваалцмаар байна. За тэгээ дараагийн нэг анзаарсан зүйл болохоор ерөөдөө хувцас хэрэглэл, үйл ажиллагаан дээр бол айгүй тийм нүсэр болоод тий яг Монголд нөгөө шинэ жил болонгууд одоо ялангуяа ингээд жил ирэх тусам шинэ жил цэцэрлэгүүдийн шинэ жил болохоор ингээд эцэг эхчүүдэд айгүй тийм ачаалалтай байдаг юм шиг сонсогдоод идэг байхгүй ачаалалтай байдаг. Одоо тэдэн ээлжийн хувцас бэлдэн, тийм одоо үйл ажиллагаанд орж байгаа тэрний хувцас оюулна гэдэг юм тийм ээ. Яг гоо мэдээж үйл ажиллагаанд ороод хүүхэд дуу шүлэг ушаа тэрэндээ зориулаад ингэж байгаа тэр бол ингээд нэг талаараа хүүхдийн төлөвшил хөгжлийн хувьд бол асар их ач холбогдолтой учраас мэдээж байж болно. Тэгээд тэгтээ тодорхой хэмжээнд тэр нь яг хэр зардалтай вэ те тэрийг аль болох юм зардал багтаагаар яаж шийдэж болох вэ гэдгийг бас бодолцуул бас их зүгээр ч юм шиг. Тэгтээ би нарийн бол доторх ямар процесс вэ гэдгийг мэдгүй учраас бас нэг олон юм ярмааргүй байна. Тэгээд бэлэгний хувьд гэх юм бол эрүүл цомхон тэгээд аль болох нэг юм жижиг эндээс нэг анзаарч байгаа жижигхэн зүйлийг л ингээд аюугаа юм талархалтайгаар хүлээж авчдаг юм хүмүүс юм байна гэж би сая ерөөдөө энд байгаа тий зэгчүүд болон тэгээд хамтаа ажиллаж байгаа багш нараа ч гэсэн харж байгаа хгүй юу. Тэгээ энд ч гэсэн одоо би бүр ингэж аюу хэм бэлдэх хэрэгтэй ингэж хэрэгтэй тэгэж байна гэдэг нэг тийм амар сүртэй юм ачаалал дарамт болсон юм байхгүй. Ингээл болоо шүү. Тэгэл гоё шүү. Тэгээд нэг тийм хөнгөн өгөөд хямд төсөөр тэгээд нэг юм ачаалал багтай тэгс мөртлөөс тэр хүнд яг тэр жижигэн зүйлд ингээ ач холбогдол өгөөд тэгээд хөөхөө ингээд хийж байгаа байхгүй. Тийм учраас бэлэг сэлтний тухайд ч гэсэн хүүхдүүдтэй эрүүл мэндэд нь ээлтэй тэгээд тийм бэлэг бэлтжтэй байна. Хувц өнөрний хувьд нэг тийм сүртэй олон төрлийн хувц солиод байгаа тий зүйл байдгүй байна. Үйл ажиллагааны хувьд ч гэсэн цомхон нэг цагийн ерөөдөө нэг бараг нэг цаг 10 минутын хугацаанд л үйл ажиллагаа болчих жоохоо. Тэгээд өмнө нь бол эцэг эхчиг дуудаал одоо чи та одоо энэ үйл ажиллагаанд ингэж оролц та ингэ гэсэн ерөөсөө тийм юм ерөөсөө байхгүй. Ер нь бол тэгдэггүй энд янз бүрийн өөр бусад үйл ажиллагаа байсан ч гэсэн тэгдэггүй. Аль болох хүнд ачаалал бага нэг дарамт болохгүй хүн шиг ер нь юмыг хийчдэг л анзаарагдаад хийчдэг юм байна гэдгийн зүйлүүд анзаарагдаад байгаа. За тэгээд Австрали улсын цэцэрлэгийн хүүхдүүдийн шинэ жилийн баяр болон төгсөлтийн баярын үйл ажиллагаа манай цэцэрлэгийн тийм ээ миний ажиллаж цэцэрлэгийн хувьд яг иймэрхүү нөхцөл байдалтайгаар өнгөрлөө. Тэгээд өнөөдөр үйл ажиллагаанд доктор нь ороод зохион байгуулцаа төв нэмэр оруулаад ингэ явж байгаа миний хувьд бол үнэхээр бас хөгжилтэй, бас дурсамжтай, дээрээс нь бас тэндээс ингээ олон жижиг зүйлүүдийг анзаарсан хамт олноороо тийм ээ нэг одоо цэцэрлэгийн үйл ажиллагааг амжилттайгаар зохион байгуулах гэсэн зорилгын дор ингээд ажиллаад өнөөдөр дуусгасан. Тэгээд бүх эцэг эхчүүд явсны дараа багш нартай гоё зураг авахлаа, би биэндээ баяр хүргээд бид нар сайн байлаа. Өнөөдөр аюу гоё зохион байгууллаа гэд ингээд манай менежер бас үглээд хоорондоо би биэндээ баяр хүргээ те чи хичээсэн шүү. Би биенийхээ нэг хувь нэмрийг ингээд бас acknowledge хийн гэдэг л те тэр нь болохоор юу гэсэн үг вэ гэхээр тэмдэглэл зохон тэмдэглэл гэж монголоор ярьдаг те зохон тэмдэглээ те чи ч гэсэн хувь нэмэртэйлаа чиний одоо те хийсвүүлдэлж байгаа энэ үйл ажиллагааны амжилттай зохион байгуулахад хувь нэмэр оруулсан шүү гэдгийг хүн болгоно ингээд өөртөө хэлээд бүгдээрээ баярлаа бид нэр гоё хийж чадлаа эцэг эхчүүд үнэхээр happy байлаа гэх мэтчлэн ингээд ярьж байгаа хгүй юу тэр нь болохоор бас надад айгу гоё ер нь санагддаг ер нь бол энд ийм соёл гэх юм уу өмнөх цэцэрлэгтэр ч гэсэн бид нараас тэгдэг байсан тэгээд нэг зүйл нь болохоор эцэг эхчүүд бүх эцэг эхчүүд өнөөдөр ирлээ тэгээ ер нь үйл ажиллагаа болоход эцэг эхчүүдийн 90-95% нь ирж гэн гэдэг бол өөрөө тухайн цэцэрлэгийн үйл ажиллагаа бол аюу сайн явагдаж байгааг нэг илрэл өгдөг. Тэгээд тухайн цэцэрлэгийн багш нар тухайн цэцэрлэгийн хүмүүс тийм ээ эцэг эхчүүдтэйгээ ингээд хамтын ажиллагаа сайтай, харилцаа холбоо сайтай тийм юм байна гэдгийг бас харж болдог. Тэгэхээр 100% эцэг эхчүүд маань ирсэн болохоор бидний хувьд тийм ээ ажиллагаагаа маш сайн тэжгүй явуулдаг юм байна гэдгийг бас олж харах. Өөрсдөө бас бахархах, өөрсдөө бас кредит өгөх тийм нэг үйл ажиллагаа болж өндөрлөө. Та хэд маань өөр Австралийн цэцэрлэгтэй за мөн Австралитай холбоотой тийм ээ асуулт сонирхсан асуулт байх юм бол би ингээд бичлэгээрээ хуваалцаж байж болно. Тэгээд бичлэгийн мандас төлөвлөсөн чамд баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Баяр таа.